Мэргэжил цэг ММ хөтөлбөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Барилгын өргөн ухсрагч. 1984 онд Баянгар аймгийн барилгын техникийн мэргэжлийн сургуулийг төгссөн. Өргөж ухсрагч мэргэжлэр барилгын салбарт бол ер нь өргөн хэрэгцээний мэргэжил гэж боддог. Ер нь хүний хийж байгаа бүтээл нүдэнд харагдах бахархалтай харагддаг. Эсвэл эргээд харахад хэдэн жилийн дараа ч гэсэн нүдэнд харагдаж бахархалтай мэргэжил болохоор сонгож авсан. Өргөж ухсрагч ч бол тэр энэ урт хараатай цэвэр хямбай зэгстэй ажиллах зүйтэй. Давхар хооронд дээр өндөрт ажиллаж байгаа үед бол аюулгүй ажиллагааны хангаж хамгаалтын бүсэлж хамгаалтын бүсийг ойр орчимд заавал бэхэлж өөх ёстой. Гадна ажиллаж байгаа. Дотор өрлөг явж байгаа үед бол метрээс метр 20 өндөрт яваад шалгуунд нь тавьж ажиллана. Шалгуунд нь бат бөх байх хэрэгтэй. Хэлбэрийн зах зээл дээр бол өргөж ухсрагчийн ажил маш хэрэгцээтэй. Бүх барилгын ажил явагдж байна. Барилгын өрөө заслага дотор хань өргөгддөг. Тийм учраас хэрэгцээ ихтэй. Цаашаа бас суралцж боломжтой. Нэр техникийн мэргэжлээс ч юм уу өөрийнхөө төвшин дээшлүүлэх боломжтой. Барилгын урлагийн мэргэжлийг сонгоод цаашаа барилгын компанид одоо жишээ нь жигүүр гараанд бүрэлд ч юм уу урлагчнаар орж ажиллах сонирхолтой хүмүүсүүд бол ирж ажиллаж болно. Ямар ч зах зээл дээр ямар ч газар компанид очиод ажиллахад өөрийн идэв зүтгэл чармаалт байх юм бол хүн бол зарчимтай хүрнэ. Хүмүүнийг бүтээж бол хамгийн том баялаг нь мэргэжил юм аа.